Эрдэмөрөнгийн төслийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар явцын байдал нь ямар шатанда явж байна? За Эрдэнэрний усан цахилгаан станц 60-аас 70 хүний гадаадын иргэн ирж ажиллаж байна хятадын иргэдүүд. За орон нутгаас туслах ажилчид авч ажиллаж байгаа ийм байдалтай байна. За одоогоор бол 37.8 км-ийн түр технологийн замын ажлыг хийж гүйцэтгэж байна. За тэрнээс хойш ажлыг болвол за 25 оны 10 сарын 1-ний байдал хүртэл за ус зайлуулан урсгах түнэлийн барилгын ажлыг энэ жил хийж гүйцэтгэхээр хятадууд ажиллаж байна. Ажлах хүчний хувьд ер нь хангагдсан гэж болох уу? Ажлах хүчний хувьд одоогоор бүрэн хангагддаг байна. Зараа хаагур явуулж байна. Зараа аймгийн нэгдсэн зар дээр за цаашлаад манай төслийн зүгээс болон хятадын зүгээс нээлттэй за нэг тийм пэйж дээр бол үйл ажиллагаагаа явуулж эхлэе гэсэн тийм санал солилцоод байж байна. Альва төсөл хэрэгжихтэй бас байгаль орчинд ээлтэй байдлаар хэрэгжихийг илүү эргэж шаарддаг. Танаа төслийн тухайд бол бас тоосчлт гарах магадaltaй гэсэн зүйлийг Эрдэнмөрөн сумын удирдлагууд ярьж байна л та. Тэгэхээр тоосчлт үүсэх боломжтой ямар газрууд байгаа юм бэ? За технологийн зам дээр л ер нь бол тоосчлт үүсэх боломжтой. За технологийн зам дээр тоосчлт үүсэх нөхцөлийг аль болох бүрдүүлэхгүй манай төслийн нэгжээс ч гэсэн тэр нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр ажиллана. За мөн Эрдэнэрний хурлын иргэдийн хурлаас бас энэ зүгийг бол саналыг бол тавьж байгаа. За тэгэхээр энэ дээр бол санаа зовхгүй байж болно. Ямар нэгэн байдлаар аль болох тоосчлт үүсэхгүй байх нөхцөлийг хангалттай бүрдүүлж ажиллана. Тухайн төсөл явагдаж байгаа газар нутгийн бас экосистемийн асуудал тогтвортой аюулгүй байхыг бас шаарддаг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас олон зүйлийг ярьж болохоор байна л да. Гэхдээ танаа төслийн зүгээс энэ талын судалгаа мэдээлэл хэрэг авъя. За мэдээж экосистем аюулгүй байдлаа бид нар бүрэн дүүрэн хангаж ажиллана. За яагаад тэгэхээр энэ өөрөө усан чанартай төсөл учраас энэ Power China гэдэг компани өөрөө хятадын төрийн өмчт компани. За төрийн өмчт компани гэдэг маань өөрөө маш том хариуцлага хүлээж байгаа. Тэгээд олон улсад төсөл хэрэгжүүлж байгаа учраас маш том хариуцлага хүлээж байгаа. Эннийхээ хүрээнд бид нар аль болох экосистемийг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрэн хангаж ажиллана гэдгийг хэлж байна. Мэдээлэл дутмаг байна л гэдэг юм. Тэгэхээр танаа төслийн мэдээллийг хаанаас яаж авах вэ? Ялангуяа бас орон нутгийн иргэд маань ажиллах хүчний ажлын байраар хангагдах талын мэдээллийг бол төлхөө авахыг хүсэж байгаа шүү. За ерөнхийдөө төслийн хувьд бол одоо л ерөнхийдөө бүтээн байгуулалтын ажил бол эхэлж байна. Үнэнээс өмнөх бол дандаа бичиг цаас за гэрээ хэлцлийн асуудлууд байсан учраас энэ дээр бол хангалттай хэмжээний мэдээлэл өгөхөөс боломж байхгүй байсан. За энэс хоошоо цаашлаад бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш бид мэдээлэлээр хангаж ажиллах тал дээр анхаарна. Бас нэг төлөөлөгчийн асуулт их сонирхол татлаа л да. За Эрдэнмөрөнгийн усан цахилгаан станц ашиглалтанд ороод 14 жилийн хугацаанаас дараа ашгаа өгч эхлэх юм уу гэсэн. Тэгээ та энэ дээр бас нэг тайлбар хийж ашиг гэсэн. Энэ тайлбараа та ихаа хэлэхгүй юу? 14 жилийн дараа биш. Ер нь зүгээр бид нар 14 жилийн хугацаанд бид нар энэ төслийнхөө анхны хөрөнгө оруулалтыг нөхөж гүйцэтгэнэ гэсэн утгатай хэлснийг төлөөлөгч буруу ойлгосон юм шиг байна. Тэрнээс биш яг 14 жилийн дараа энэ усан цахилгаан станцын үр өгөөжийг хүртэх юм байна гэсэн үг бол биш. Тэгэхээр энэ төсөл хэрэгжиж байгаа төсөв төртгөн 258 сая Америк доллар. Монгол мөнгөөр 1.8 төгрөг. Энийг бол 14 жилийн хугацаанд төлнө гэж ойлгоно тийм ээ. За ер нь бол тэгж ойлгож байна. За баярлалаа. За